Эдрээ чиний хөрөнгө олтын вакцины өгөөж энэ жилд хэд байсан юм бэ? 60%. За. Яаж? Доллараар 60% эдрээ яаж? Энэ үнээс болж. Окей. Энэ үнээс болж. Баярлалаа. За. Энэ уу яадгийн? Энэ уу яадгийн бэ гэх юм бол борогтоод тэ тариф татвар оногдуулаад тэ хятадуудаа алцаал, европчуудаа алцаал гих мэд шин твит гаргаал тэгэл юу болт юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл навс уншдаг. За. Тэгээ хөрөнгөний зах зээл навс унсныхаа дараа би юу хийдгийг? Би навс унс үед нь худалдаа авдаг. Тэгээд угаасаа Трамп хизээ нэгэн цагт магадгүй 7 хоног. Магадгүй 3-7 хоногийн дараа тавцмаа тариф байхгүй болсон шүү. Гэт ерөөхдөө тэ буцаагаад хвцаанууд нь өсч. Энэ бол миний нууц. Тэгээд би өөрөө юу гэж боддог байсан бэ гэх юм бол ганцхан би энэ нууцыг мэддэг байсан бах гэж бодсон. Үгүй ээж таарсан. За. Тэгээд энэ трейдийг юу гэж нэрлэх юм бэ гэх юм бол taco trade гэдэг юм. Taco trade. Та мэдэх юм бол taco бол Мексик улсын маш алдартай, маш гоёмттой хоол. За. Тэгээд энэ Donald Trump-тэй ямар холбоотой юм бэ гэх юм бол хэдүүл одоо сонсцгоо. Mr. President, Wall Street analysts have coined a new term called the taco trade. Wall Street одоо Нью-Йоркийн хөрөнгө олтын банк нартанд арилжаа хийж байгаа хүмүүс ямар шинэ үг зохиосон бэ гэх юм бол надтай төстэй. Би бол энийг нэрлээгүй. Би зүгээр энийг ашигладаг байсан гэх юм уу да. Гэхдээ би бол нэрлэхэд миний ухаан хүрээгүй. Би тийм мундаг биш ээ. Гэхдээ өөр нэг хүн энийг нэрлэлсэн байна. Энийг taco trade гэж. They're saying Trump always chickens out on your tariff threats, and that's why markets are higher. За тэгээд taco юу гэсэн юм бэ гэх юм бол Trump always chickens out. TACO. Trump T always үргэлж chickens дахиад бooгаад өгчдөг. Тэ? Chickens out. Taco. За тэгээд артн зогсож байгаа хүнийг хараарай. This week. What's your response to that? I kick out? Chicken out. Oh, Трамп ерөнхийлөгч та ерөнхийдөө дана хулчгаар болчдөг юм аа. Та ерөнхийдөө ингэж амар том юм яриад тэгээд дараа баг гэж хулчгардаад тэгээд буугаад өгчдөг. Тэгээд нүрийн Трампын өөрийн нүрийн ардаа гомдож. and I chicken out. I've never heard that. Give me. Энийг анхудаа яаж ийна даана юу болоод байгаа юм бэ? Яг ингэж дуудаад байгаа юм бэ? Because I reduced China from 145% that I said. Down to 100 and then down to another number. And I said, you have to open up your whole country. And because I gave the European Union. Yeah. I am so defensive болж штэ. Өөрийгөө шууд умаарч тий. Юу яриад байгаа юм бэ? Тэ? Би хятад дээр 145% тариф амгтуулаад. За тэгээд 100-аас доош нь багасгаад. Тэгээд дахиад нэг багасгаад. За тэгээд миний гайхалтай стратеги юунаас болж ерөөхдөө хятадууд одоо зах зээлээ биднэрт нээж өгч байгаа. Энийг яриад байгаа юм тий. A 50% tax tariff. And they called up and they said, please, let's meet right now. Please, let's meet right now. Please, let's meet right now. Тэгээ Европчуудад би 50% тариф тавьсан чинь бид нэр шууд над руу залгаа тэгээд гүйж би тантай уулзъя. And I said, okay, I'll give you till July 9. I actually asked them, I said, what's the date? Because they weren't willing to meet. And after I did what I did, they said, we'll meet anytime you want. Хизээ чаваа уулзсан да. Хизээ одоо өөрийнхөө өмөөрхөө болох юм хараа. And we have an end date of July 9th. You call that chickening out? You call it. Би тэднэрт 7 сарын 9 хүртэл хугацаа өгсөн. Чи нөө тэгээд дахиад дуудсан. We have $14 trillion now invested. Одоо бүр нэг араб явснаа ингээ яриад яаста. Би араб 14 их $14 зүгүүлсэн. Тэгсэн жираа дахиад дуудсан. To investing when Biden didn't have practically. Joe Biden лоо алгадаад ирж байна. Joe Biden бүтгэхгүй шүү дээ. Joe Biden-ыг дахиад гэж дуудахгүй. Дахиад гэж дуудаад байгаа юм уу? Thing Biden
This country was dying. You know, we have the hottest country anywhere in the world. I went to Saudi Arabia. The king told me. Сауди Арабийн хаан Мухаммед бин Салман надаа юу ч хэлсэн гэж би таул дахиад биш үү гэж. He said, "You got the hottest. We have the hottest country in the world right now. 6 months ago, this country was stone cold dead. We had a dead country. We had a country people didn't think it was going to survive, and you ask a nasty question like that." Тэгэл 6 сарын өмнө манай эдийн засаг бүр хогийн сав байсан шүү дээ. Манайхан хог дээр өсөрч шүү дээ. Өсөрдөг байсан шүү дээ. Одоо тэгээ манай эдийн засаг ингээ буцалж шүү дээ. Тэг чи надаас ийм муухай юм асуун гэж юу? It's called negotiation. You set a number, and if you go down, I set a number at a ridiculous high number, and I go down a little bit. За тэгээд өөрийнхөө тактикаа ингэ дэлгэвч шүү дээ. Би ихлээр нэг амар тоо хэлчихсэн. Бүр амар солиотой тоо. Солиотой. Тэгээд дараа нь явсаар агаад тэр тоогоо багсдаг юм аа бол министр тий. You know, a little bit. They want me to hold that number, 145% tariff. Even I said, man, that really got up. You know how it got? Because of fentanyl and many other things, and you added it up. Одоо бүр хард танх I Мексик, said, Канада. where are we now? We're at 145%. I said, whoa, that's high. That's high. They were doing no business whatsoever. Өөргөө тавьсан тарифта яасан өндөр тариф юм бэ? That's high. Ямар амар өндөр юм бэ? Жохон буулгасан дээр юм шүү гэл. They were having a lot of problems. We were very nice to China. I don't know if they're going to be nice to us, but we were very nice to China. And in many ways, I think we really helped China tremendously because, you know, they were having great difficulty because... За. Тэгээд таад сонссон. Энэ бол миний энэ жилийн арилжааны нууц. Тэгээ үнэ хэлэхэд 2016 оноос 2020 оны хооронд би бас хөрх ашиг хийсэн. Тухайн үед гэхдээ би бага мөнгөөр л тоо. Харт хамаагүй бага мөнгөөр гэхдээ тий мөнгө хийсэн. За тэгээ үргэлжлүүлэн мөнгө хийж л таарна. Тэгээд ер нь Дональд Трамп энэ одоо үлдсэн 3.5 жилийн дотор өстой сайхан савлгаа үүсгээл байгуулсан. Тэ Taco Trump always chickens. А тэгээд X дээр интернет гой зурнууд гарч ирсэн. Окей. А тэгээд ирэх 3.5 жилийн хугацаанд заяа. Яаж арилж хийх ёстой юм бэ гэх юм бол тэ нэг сонирхолтой өдрүүд байдгийн заяа Америк Taco Tuesday заяа 2 дахь өдөр тэгээ Taco Thursday гэсэн юм бас байгаа заяа 2 дахь 4 дахь өдөр би арилжаа хийдэг. А тэгээ 2 дахь өдөр юм уу 4 дахь өдөр Donald Trump ямар нэгэн тариф ингээд тавьчихаараа би юу гэдэг юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл наав сүнснээр дараа жоохон авчдаг. А тэгээд буцаагаад дахиад гарч ирэхээр гэл тэгэл би буцаагаад зараад ашиг хийж. That's энэ жилийн миний нууц затрлаа Trump бас болж.